За бүгдээрэнд нь сайхан орой мэнд хүргье. Бүгдээрээ нэм гаригийн орой. Фабрилик миний амьдрал тэмээх одоо цуврал контентийнхоо 10 дахь удаагийн зочноор та бүхэнтэйгээ уулзж байгаа да таатай байна. Тэгээд өнөөдрийн зочин маань маш гоё онцлогтой ийм өөрийгөө бүтээсэн гайхамшигтай одоо бусгүй оролцож байгаа. Тэгээд хэдүүлээ одоо яг энэ хүү зочинтойгоо танилцахаас өмнө одоо өөрийнх нь дотоод ертөнцийг одоо харуулсан маш гоё одоо мөрөөдлийн альбомыг нэдүүлээ сонирхёо. За мөрөөдлийн альбом нь бас маш гоё альбом байдаг. Тэгэхээр мөрөөдлийн альбомыг нэдүүлээ сонирхоод яа тэгээд мөрөөдлийн альбомныхаа дараа зочинтойгоо нэдүүлээ одоо ярилцаад зочныхоо дотоод ертөнцөөр аялна. Тэгээд тэр хооронд нь бас та бүхэн маань шеэрлж туслаарай. Тэгээд гөрөөдөө шеэрлээрэй. Хин нэгэн чамаас илүү санагдаж байна уу? Хүсэлтээс анснаар болохгүй байна уу? Сайхан бүхэн дутагдаж байна уу? Санаас их шин гондохон явна уу? Бид чамдэр шийдтэн ирээ гамчгийг авчран гэж мөрөөдсөн уу? Хараач найз минь ертөнцийг хараач хаврын цэцэг шиг дэд бэгэнэгээ Орвоо дэлхийг оророо гайхууч хүсэл мөрөөдөл би итгэдэг Одооносон үзэгсэн санаа Онгэрч харваа бэлтгэлээч Орочи нэгэн цэцэг базаа Өрөлмөстийн хатсан дэш бэлээч Сэтгэл зүрхчин дууж байхад Сан сайхны төлгөр чамд би Хараач найз минь ертөнцийг хараач Хаврын цэцэг шиг дэд бэгэнэгээ Орвоо дэлхийг оророо гайхууч Хүсэл мөрөөдөл би итгэдэг Хүссэн бочин чигүүр дижгэн Хочет дадал дикээ Гацгочи охтоо Икиш байх Атом шиг хөхнийг бүхэн чадна Сэтгэл зүрхчин дууж байхаа Сэтгти тулгуур чамд би Найз минь ертөнцийг хараач Хаврын цэцэг шиг дэд бэгэнэгээ Орвоо дэлхийг оророо гайхууч Yan alsın bir şey. Хаврын цэцэг шиг дэд бэгэнэгээ Орвоо дэлхийг оророо гайхууч Хүсэл мөрөөдөл би итгэдэг За ямар гоё юм бэ? Юу
ерөөсөө үдчихэж байгаагүй юу яагаад вэ те? Тийм ээ шүү. Өөрөө ч Бас үзсэн чинь бас гоё юм байна. За тэгээд одоо өнөөдрийн зочноор бол Бат сайхны бүжин лам хэмээх энгийн хэрнээ одоо тийм маш их одоо хүч чадалтай энэ одоо гайхамшигтай бизнесийг хөгжүүлж яваа хүчрхэг лидер бүсгүй маань оролцож байгаамаа. Тэгээд өнөөдөр та бүхэнд одоо бүжин ламын ертөнцөөр аялуулах болно. Тэгээд бүжин ламтайгаа ярилцаад тийм ээ одоо танилцсан тэгээд өөлөө гоё танилцсан та бүхэн бас асуугаар бол асууж болох нэ. Тэгээд өнөөдрийн зочин маань бол тэр бүжиг байгаа. За бүжээ сайн уу? Амралтын өдөр сайхан өнгөрч гин үү? Сайхан юу? За тэгээд одоо бүжээгээс хамгийн түрүүнд одоо асуухыг хүсэж байгаа зүйл бол одоо яаж яваад Fabric компанид авчирсан бэ те? Яг одоо яг хизээ ID дугаар буюу одоо тэр бомтон болох дугаар 9 оронтой ID код авч исэн. Яаж авч исэн? Яагаад Fabric компанийг юу сонгосон юм те? Энэ талаараа гоё чөлөөтэй ярилцгаая. За баярлалаа. Бүгдэнд нь энэ орон амар амгалан айлтгая. За тэгээ амралтын өдөр ай тухтай өнгөрүүлж байна уу? Миний хувьд Fabric компанид авчирсан ID кодод 2020 оны 10 сарын 2-ны өдөр авсан байт юм аа. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харилцааны хүнд амьдардаг. Зорж балмын болгоно гэдэг чийсэн. Өмнө нь би энэ хоёр хүнээс Fabric-ийн тухай сонсч байсан. Уулаад өнгөрч байсан, сонсч байсан л болохоос биш. Яг нөгөө нэг надад ингэж нэг ийм байдаг шүү, хэрэглээ нэг гоё шүү, ийм шүү, тийм шүү гэж хэлж байгаагүй. Тэгээ болгоомогч юм маань ингээ хэрэглээ ингээд аваарай. Тий. Тухайн үед нөгөө 35 оноо буюу түүний юу зарлцсан бэ? 35 оноо 200 кг зарлцсан байсан юм тий. 200 кг зарлцсан байсан. Яг тэр үед л орж ирсэн. Яг сарын 4-нд хаалт дуусгаж ирсэн 35 оноогоо хийгээд ингээд тийм шүүгээл тэгэл болгоомогч миний хүмүүс бүгдийг л хийдэг байсан. Захиалгаач игээд эхний 4-5 захиалгыг болгоомоос захиалмаар л хийдэг байсан. Өөрөө ч ойлгохгүй янз янзын бараа захиалаад ирсэн. Хаасан дэлгэрхээс надад бараа маань ирчихсэн. Тэгээд сүүлдээ ер нь юу юм болоо гэж бодвол энэ чинь нэг юм хийгээд ахаар чи мэдвэ штэ. За энэ бүтэцэн нэг тийм байх тийм юм гээд. Тэгээ өөрөө ингээд оролдож эхэлсэн. Ерөөсөө надад юм зааж өгөх захиалга яаж хийх үү? Юу руугаа сайд руугаа ч яаж орохыг ерөөсөө зааж өгөө. За хоёул видеокалигээ зааж өгнө л гэж тэгдгийг болгоомжтой. Болгоомж маань нэг жилчээл алгуулсан. Тэгээ би өөрөө л их оролдож сурч өөрөө л юм сайд майд руугаа ороод захиалга хийж анх сурж исэн да. Тэгээд цагаас хойш уучраад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. За тэгээд энэ хугацаанд одоо мэдээж одоо өөрийнх нь спонсор захирал нь бол одоо Дорноговийн шандад бишээ дэлгэрхэд байдаг хүнтэй холбогдсон юм байна. Тэгээд дараа нь болох тэр одоо энэ зурган дээр болохоор надтай хамт Түмэтовтай хамт одоо Номын баяр дээр ингээ гурлаа зураг авахсан. Тэгэхээр яг Түмэтовтай яг яаж Түмэн цэцэг захирал буюу одоо бидний Fabric миний амьдрал гэдэг одоо ток шоуны 9 дахь дугаарт орсон. Тэгэхээр Түмэн цэцэг захиралтай яг яаж анх танилцжээ те? Яг юугаар дамжуулж одоо энэ хүнийг мэддэг болсон бэ? За баярлалаа. Түмэн цэцэг захиралтайгаа болохоор нөгөө болгоомогч бие яалагч хөтөлбөрөөр анх танилцчихсан. Да сургалтуудад суугаад танилцсан. Бие яалагч хөтөлбөр хамгийн анхных нь бие яалагч дөрөвт нөгөө тухайн үед манай багийнхан буюу жаргалмаа гэж ятгчин хөөрхөн охин байсан. Тэр би тэгээд ариун жаргал энэ эцэг ингэж анх танилцсан. Түмэн цэцэг захирал маань хамгийн анх бие яалагч 4-өөс эхэлж 3-аас эхэлж 2-оос эхэлсэн юм байна. 3 билүү. Тэрэн дээр яагаад тэгээд 4 хүн үлдсэн чи тэрний нэгнээр нь би шалгараад үнэртэй ус авах ирэхээр бас ингэ яаж исэн. Ингэж авах сургалтууд бас маш их мотивац өгдөг байсан юм шүү дээ. Түүнээс хойш хувь хүний хөгжлийн сургалт нь хаана байна? Их заяа захирлын нөгөө сэтгэл зүйн 3 хоногийн сургалтанд сууг явж байдаг. Та мөн таны өөрөө чинь явуулдаг тэр дижитал эрдэс хөтөлбөрт ч бас хамт ингээд сургалтанд суугдуулсан. Тэр хугацаанд ингээд та нартайгаа илүү танилцсан байт юм аа.
За тэгээд одоо дараагийн зурган дээр болох дээр бизнесийн анхны гараа. Ер нь одоо Fabrilic компаниг яг бизнес хэлбэрээр нь ойлгоод хийхэд одоо тий ямар санагдчихсэн бэ? Тий анх бизнесээ хийхэд хүн болгонд ганцаараа байдаг шүү дээ. Хүн болгонд л одоо ганцаараа байж идэг, хүн болгонд одоо нэмэлт орлоготой болох юмсан, хүүхдүүдээ бас сайхан сургууль сургах юмсан гэл ингээл зөндөө олон хүсэл мөрөөдөл байж идэг. Тэгээд одоо бигээс бид болох зам буюу анхны баг бүрдүүлэлтийг одоо хэрхэн яаж хийж ив те таны хамгийн анхны одоо баг командад байсан хүмүүс өдийг хүртэл тантай хамт байгаа хүмүүс одоо яг тэгээ ямар хүмүүс ер нь одоо энэ бизнест одоо үлддэм байх те энэ талаар бас ярьж өгөөд ягаад гэвэл одоо хүмүүс сүүлийн үед одоо нэрэ чатаар одоо чиний бизнесийг сонирхож байна тий чамтай хамтарч ажилламаар байна гэсэн хүмүүс одоо маш ихээр орж ирж байгаа. Гэхдээ баг тэр хүмүүст одоо би шаардлага тавьдаг болоод байгаа байхгүй юу? Яа гэвэл одоо чи тууштай юу? Чи одоо яг хариуцлагатай юу? Тий сургалтанд одоо суух чадвартай юу гэдэг ингээ баг тухайн хүний ажилд авахаас илүү баг илүү шалгаадаг болсон байна. Тэгэхээр анхны бизнесийн гараагаа яг яаж хийж ив тий одоо ингээд маш олон баг командтай болсон маш тийм зурган дээр бол маш олон гоё хөөрхөн царайлаг одоо өсгөөчүүд залуучуудтай зураг авах болсон юм шүү дээ. За бизнесийн анхны гараад анх тэгэл захиалга эхлээ өөрөө эхлээд хэрэглээгээ авчихсан. Одоо тэгээд Fabrilic-ийнхаа хэрэглээг эрүүл мэндийн илүүд үздэг учраас эрүүл мэндийнхаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь авч хэрэглэдэг. Би бол гоо сайхны гошлогчгүй байсан. Гоо сайхны гошлогчгүй нүрээ чааж баг уруулаад зүг бодож чадахгүй, хүмүүсд бүр чадахгүй юм байсан. Тэгээд гоо сайхны гошлогтой болсон. Гошлог түгээд батгаа байсан. Ингээд дискаунт дээгүүр өрөөтэй л тэгэл баахан Fabrilic-ийн баг л дэлгүүр ажиллаад юм да миний ажил гээл нөхөр тэгэл хүүхдүүд өөрийн гэсэн оото болсон байна. Өөрийн хүүхдийн шампунтай байна. Тэгэл эрэгтэй хүний шампун ч тусдаа байдаг болсон байна. Энэ минь гэрчлэн ийм хоёрын гоо сайхан майхантай ингээд соёл суралцдаг юм байлээ. Тэгэл гэрээр ирсэн хүмүүс ингээд бүжээгчс таяр суралцсан ингээд юм биш таараа. Энэ гараа хүртэл яаж тослохоо хүртэл зааж өгдөг байхгүй. Гарын тослох хүмүүстэй гараа хүртэл яаж тослох вэ? За та омегаг ингэж уугаараа тэгж уугаараа гэж бүх бүтээгдэхүүнүүдээ ингээд авсан хэрэглэгчтэй чатаар нь заавал юуг нь мэдээлэл нь явуулж өгдөг. Тэгээд дуусчаар нь асуугаад тэгээд анх бол би энэ нэрсийн чагсаалт гаргаж маргаж болно. Актер тэгээд сүртэй хийгээгүй. Эхлээгүй л дээ. Яг бол бизнесээ өөрөө ойлгоогүй. Яг ийм бизнес гэдгийг ч мэдээгүй. Хэрэглээгээ авах зөв юм байна. Тэртээ тэгвэл хүмүүс хэрэглээтэй 20%, 70% нь гой санагдсан. Тэгээд аялын болцол биелүүлээд аялалд яваад ирсэн. Тэгээд их гоё эрэг хамт олонд ороод ирсэн чинь. Миний нөгөө гэртээ суудаг бүжин лам ингээ харах үнцэг өөрчлөгдөд ирсэн. Тэгээд мэдээж Орос компани учраас Орос хэлний багш руугаа анх оюун гэрэл багш руугаа ингээд чав бичээд багш маань за багшаа минь тусаа мэдсэн намын юу хийж юм гээл одоо оюун гэрэл багштай ингээд гисээ ингээд тэгээд мэдээж намайг юу хийж ийнгээ асуухаар нь ингээд тэгдэг багшаа та нэг ийм гоё хэрэглээгээ авдаг ийм компани байна ингээд 20%, 70% ингээд ийм гоё хэрэглээгээ аваад ингээд явж идэг оноо цуглуулад бас ингээд орлоготой болох боломжтой тийм ээ та нэг сонирхоод үзээрэй бас нэг харах өнцгөө өөрчлөөд үзээрэй гэж хэлээд орчихсон. Мэрс тэр үгийг мэрс надад хэлдэг. Тэгж хэлээд орчихсон. Тэгээд оюун гэрэл багш маань нэг сайн өдөр харж байгаа бүртгүүлээгээл яваадсан. Бас сайн өдөр харж бүртгүүлээ. Сайн өдөр хараад тэгээд тэр тухайн үед бас багш руу маань бас эмэлэмийн бас салбарын ямар хөнгөлөө бас бурмаа гэдэг хүн чат үчдэг байсан. Өөрөө багш маань бас түүхтэрээ ярьдیں۔ Бичдэг байгаа. Тэгээд шавьяага дэмжигээд намайг сонгосонд нэг баярлж талархаж явдаг багштай. Тэгэж анхан ингээд яаж одоогийн баг бүтсэн дөө охин байдаг. Тэгээд уртаа агч маань тэгээ миний нэг найз гэдгийг сайн найз маань уран чимгээд тэр найз маань бол хэрэглээгээ авдгийг. Ингэж анх эхэлж ийсэн. Тэгээ Fabrilic компанид орсноос хойш одоо маш олон арга хэмжээнүүдэд оролцсон байна. Маш олон аяллуудад оролцсон байна. Тэгэхээр одоо яг энэ дээр байгаа зургууд одоо яг
хаана хизээ ямар арга хэмжээнд оролцож ив. Тэгээ энэ арга хэмжээнээс хамгийн их одоо ойлгож авсан зүйл яг юу байсан бэ таны хувьд? Миний хувьд нөгөө 7 жилийн компани 7 жилийн аягаар оролцсон. Маш их гол байсан. Тэгээд 9 сар 10 сарын 21 оны 10 сарын 2-нд энэ нөгөө нэг ивент болсон. Энэ ивентэд бид нэр бас ингээ багаараа оролцоод би ялагч 10 би ялагчийн ингээд бүгд зураг авах болоод бас ингээ дараагийн арга хэмжээ нөгөө машины хөтөлбөр яадаг чинь энэ дээр байгаа чинь өөрийгөө нөгөө ийм лидер бүсгүй болсноор ингээд бэлгшээгээд энэ зургийг татуулсан байгаа. Компани автомашины хөтөлбөр танилцуулдаг. Тэр чинь ямар арга хэмжээ вэ? Арга хэмжээ байсан бас юм. Тэр арга хэмжээнд дээр ингэж зураг авах болсон. Байна. За тэгэхээр одоо Fabric компанид өөрийн гэсэн одоо бүжээ гэдэг одоо брендийг үүсгэж явж байгаа хүний хувьд одоо бүжин лам бол маш их амжилтыг гаргасан гэж одоо миний хувьд бол боддог. Жишээлбэл одоо маш их арга хэмжээ, сургаал баг одоо оролцоогүй зүйлүүд одоо баг бүжин ламгүйгээр одоо тэр үйл явцыг бол төсөөлөхгүй. Тэгээд одоо хамгийн анх одоо миний зарлж ийсэн одоо өглөөний гайхамшиг гэдэг хөтөлбөр байдаг. Тэгээд өглөөний гайхамшиг гэдэг хөтөлбөрийг хамгийн инээдэмтэй би өөртөө зориулж зарлж ийсэн. Яагаад гэвэл нөгөө би эрт босч чаддаггүй унтчихдаг тийм юм байсан. Тэгээд ганцаараа нэг 7 хоног босоод үтсэн чинь ганцаараа босч байгаа хүн чинь яг яах вэ тэгээд босч байгаа дунд нь унтчихдаг юм билээ шүү дээ. Унтаад. Тэгээд нэг фэс унтчихгоотаа одоо яах вэ тэгээд босмоор байдаг. Хүсэл байгаад байдаг. Тэгээд нойроод дэвчихдэггүй. Тийм болохоор фэйсбүүкээр нээлттэйгээр одоо өглөөний гайхамшиг гэдэг онлайн одоо хөтөлбөрийг зарлаад Zoom-ээр одоо орж эхэлсэн. Тэгээд 100 өдрийн дараа бид нар ингээд 100 өдрийн одоо happy days буюу одоо юм лайвыг хийжсэн. Тэгээд одоо өглөөний гайхамшиг тогтмол орж ирдэг. Энэ одоо топуудын маань зургууд оролцсон юм постерыг анх бүжин лам өөрөө ингэж бэлтгэж баяр хүргэжсэн. Тэгээ бүжээтэй маш их баярлалаа. Тэгээд сүүлийн үед ч гэсэн одоо өглөөний гайхамшиг гэдэг групп баг чат маань бүжин лам захирлын мэдлэлд одоо бүрийн хэмжээгээр одоо баг шилжиж байгаа. Тийм тэгээд өглөөний гайхамшиг одоо энэ чата маш сайхан хөгжүүлээд олон хүмүүсийг өглөө босгодог болгоод тэгээ өглөө хүсэл мөрөөдөлтэй зорилготой юм болгоосоо гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээ ер нь өглөөний гайхамшигт яагаад оролцохоор болсон юм бэ? Тэгээд өглөө дандаа гүйдэг, тий? Гүйдэг. Тэгээд яагаад гүйгээд идэгин тэр талаараа бас тайлбарлаач, тий? Яагаад ер нь эрүүл мэндэд анхаардаг болж ирсэн юм бэ? Одоо хүмүүс ч ер нь хожоо ойлгодог шүү дээ. Өөрийгөө запасгүй гэдэг. Одоо би ч ганцхан хэлбэр юм байна, ганцхан зүрхтэй юм байна, зүрхийн маань зардаг, дэлгүүр байхгүй юм байна гэдгийг ойлгохгүй удаан явдаг. Машиныхан дугаа хагарч харуул тий. Маргааш нь очиод юм өнөөдөр нь баг дуудаад солиулдаг тийм хүмүүс хүн төрөлхтөн тийм шүү дээ. Тэгэхээр яагаад ер нь өглөөний гайхамшигт оролцохоос болсон юм? Өглөөний гайхамшигаас яг та өөртөө яг ямар дадлыг суулгаж чадсан бэ? За баярлалаа. Өглөөний гайхамшигт маань өрөөтэй төмөн цэцэг захирал маань өрсөн. Тэгээ анх эхлээд бас сэрүүлгээр сэрдэг байсан. Сүүлдээ зорилгоороо сэрдэг байсан. Тэр цагаас хойш өглөөний хүн болоод бараг 509 дэх өдөр болж байна уу да. Одоо ингээд баяр би 509 дэх өдөр. Маргааш 510 дахь нь болох чинь. 509 өдөр өглөө ассан юм байна штэ. Үнэхээр гайхамшиг. Тэр болохоор ингээд өглөөний хүн болж чадсан байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор нэг өөр тэр гүйсэн тухай түүх бол нэг ер нь бол эрүүл мэнд чухал хамгийн нэгдүгээр тавьдаг нь заавал өвдсөн хойно биш өвдөхөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндэд байнга анхаарч Ghana Excel компаниас нь копи цайгаа байгаад цүнхэндээ авч явдаг. Ингээд хэрэгэлдэг өөрөө уух боломж ширхгээр ч хамаагүй аваад ууждаг. Хүүхдүүдтэй хоноо томото ууд нь Ghana шоколадыг аваад өгч. Яг хэрэгтэй үед нь хэрэгтэй юм ингээд тархлаад итгэх хоол хүнсээр ингээд хүүхдүүдээ болон гэр бүлийнхаа эрүүл мэндийг бас анхаарч гартаа авдаг байгаа. Тэгээд гүйж ихсэн болохоор нөхрийнхөө ингэ жоохон хэвлийн тархалтай бүдүүн байхгүй нөхөр. Тэгээд бид гүнжийн нууран дээр манай энд ойрхон гүнжийн нуур гэдэг маш гоё газар байдیں۔ Гүнжийн нууран 5 тэрэн дээр очиж алхахыг гэдэг.
алхах байна. Сарын нэг челленж зарлыг хоёлаа гэл. Нөхөр шантардгийн алхаад миний анггүй гэл. Тэгэл жоохон тархалтай хүн чинь намайг хүүхэд хэцүү байсан юм бэл. Гүүж байгаа л алхаад өхөр алхаад би кофе өдлөөд гүйтс. 10 жил байхдаа бас нөгөө ангийнхаа хамгийн 35 хүүхдийн хамгийн нэгдүгürt орж ирж байсан. Застаад тийм үү. Суманд хинтийн орууланд байдаг гэсэн. Суманд бүр багш маань би тамирын багш маань өвөл застаад гүйлгдэг байсан. Зузаан юм засан. Тийм үү. 5-аас 6 см-ийн зузаан засан ингээ өвдөгний доогоор татсан засанд ингээ гүйдэг байсан. Ангийнхаа хөвгүүдийг хүртэл хаяал би заавал төрүүлнэ гэж 35 хүүхэдтэй байсан. Тэр хүүхдүүдийн хамгийн түрүүнд гүйж иржсэн төв байдаг байгаа. Тэгээд хинтийн орууланд ангийнх хүндэт самбар дээр онц сурлагтан гэдэг ангийнхаа онц сурлагтан байсан. Багасаа ерөн хичээл сэтгэлтэй сурлах сайтай тийм хүүхдтэй байсан. Спортод сонирхолтой. Бас 7 хоногтой волейбол зааланд волейбол авдаг байгаа. Тэгэхээр бүжин ламаасаа би бас гоё юм асуумаар байна. Шинэ жилээр Faberlic компанид орсноос бас хамгийн анхны шинэ жилийг тэмдэглэсэн байх гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн бас хамгийн анхных байсан. Тэгээд шинэ жилээр яг ямар байв, ямар мэдрэмж төрж ив. Одоо энэ жилийн шинэ жилд оролцох уу? Одоо одоогүй шинэ жил боллоо шүү дээ. Мэдээж маш гоё байсан. Надад тэр 180 мянган төгрөг өрөөсөө өмнөдөө санагдаагүй. Такс. Шү би яаж хийж яагаад яасан? Чимэд болон захирал маань надад тусалсан. Миний боломжтой захирлын дээдлийн спонсор Чимэд болон эгч маань байгаа. Чимдээ. Тэгээд Чимэд болон эгч маань надад тусалсан. Тэгээд би яаж хийж байгаа өглөг тавиад гэсэн юмд оролцсон. Гэхдээ энэ шинэ жилийн арга хэмжээнд оролцсондоо маш их баярлалтай. Яагаад гэвэл энэ бас тодорхой шалгууртай байсан, болцолтой байсан тий. Захирал цолоо дээш хүн оролцсон гэхэд миний хувьд маш том нэр төрийн хэрэг байсан. Миний амьдралын бас маш том натагдшгүй түүх энд бас үлдсэн байт юм аа. Тэгээд би бүр зориулт гаргаад ингээд үсээ бүр яг энэ палаачныхаа дагуу үсээ будаад фабрикийнхаа будгаар будаад бас ингээд сиси палач сонгосон юм аа. Тэгээд маш гоё бүр яг Барби шиг л харагдчихсэн. Тэгээ бүжин ламыг би таниагүй. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй болсон байсан. Тэгэхээр эмэгтэй хүн өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах энэ зүйлийг бас одоо бизнес хийж явах үедээ бац хүмүүс олж мэддэг юм шиг надад санагддаг тий. Тэгээд 7 сарын 1-ний үйл явдлууд одоо Faberlic компани бас нэг гоё бэсрэг наадам болсон. Тэр наадамд бас оролцоод яг ямар амжилт гаргалаа тий. Тэр арга хэмжээ дээр яг ямар мэдрэмж төрж исэн бэ? Бас их нэлээд ер нь сэтгэл ханамж бол 100% бүр 200% байсан. 7 сарын 1-нд анх удаа ийм том бэсрэг наадамд оролцоод тэгээ Улаанбаагийнхан болоод алтан хурдан морины юунд бэсрэг наадамдаа оролцоод алтан медаль авсан байгаа. Маш их сэтгэл өндөр байсан. Тэгээ дараа нь Ганзай топынхаа тэр сюрприз бас их маш гоё таалагдсан. Айцаа дарах тэр дүүжин бүрээр гарах тэр мэдрэмж айцаа дарах мэдрэмж үнэхээр кул байсан. За тэгээд бүжин ламын хувьд одоо ингээд өглөө болгон өөрийнхөө нүүр ном дээр ингээд маш гоё челленжүүдийг өөртөө зарсан челленжүүдийг ингээд тавьдаг. Тэгэхээр одоо зуршил суулгах, цагаарыг челленж орой алган маасгаад нүрээ арчилдаг хэрэг би дасгал хөдөлгөөн гэдэг челленж байгаа юм байна. Яг энэ нэг постуудыг ингээд өглөө болгон оруулаад явхад ер нь өөрөөсөө бас их мотивац авдаг байх гэж би бодож байна. Тэгэхээр хүмүүс ингээд нэгдэг штэ өөрийгөө намайг магтахгүй байна, намайг гоё гэж хэлэхгүй байна гэдэг. Гэтэл баг өөрийгөө ингээд челленжэд ингээд онлайнаар ингээд баг дуудаад өөрөө тэрийг ялсан мэдрэмж авах бол хамгийн гоё байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ челленжүүдийг юу нь яагаад зарладаг болсон юм? Цаашдаа одоо ямар челленж дээр одоо челленж зарлая гэж бодож байна. Цаашдаа одоо өглөөний хайхамшгаа мэдээж гоё хөгжигдээ. Өглөөний хүмүүсийг олж бас энийг нэр таны хэлдгээр бас жоохон илүү анхаарах юм байна. Өглөөний хайхамшгаа гоё цаашид бий байгаараа гэдгсэн. Ер нь бол хүмүүс рүү гэхээсээ илүү өөртөө нөгөө ингээд дадлыг суулгах. Ер нь бол дадал хүнийг бүтээдэг шүү дээ амьдрал дээр. Дадал хүнийг бүтээдэг учраас энэ ингээд дадал чинь хүнд 21 хоногоос дээш тогтдог учраас ингээд
өөртөө энэ дадлуудыг ингээд суулгахын тулд ингэж бүр ингээд туршил болгож ингэж бүр албаар ингээд дүрэн болгож хууль болгож ингэж хэрэгжүүлдэг гэхүүтэй тэгээд зарим үед нэрэл өглөө босох хэцүү ингэж өглөө босоод энийгээ хийн датагүй янз бүр л байдаг. Гэхдээ би заавал хийдэг. Өглөө болгон би юуг оруулдаг, өнжөөд нэг оруулдаг. Маргааш шинэ 7 хоног бол шинэ 7 хоногийн ингээд надад мотивац авдаг хүмүүс, надад бас энэ урам хайрладаг хүмүүс бас надад байдаг. Тэр хүмүүстээ бас талархлаа илэрхийлдэг. Цаашдаа болохоор тэр жийлүүжил одоогоор бодсон зүйл алга байна. Ямар ч гэсэн сахиугийн сахилга батсан хуримтлал үүсгээд явж байгаа. Үүсгэсэн. Тэгээ 3 төрлөөр хуримтлал үүсгэсэн ингээд өөрийгөө сахилга баттай байлгах талаас ингээд үзэж тарж байна да. За бүжээгийн маань хувьд Faberlic компанид одоо ажилласнаас хойш тийм яг хүний хөгжил гэдгийг мэдэрч байна. Бас өөртөө дадал суулгалт гэдгийг мэдэрч байна. За мөн дээрээс нь хамгийн анхныхаа аяллыг бас ингэж сонирхолтойгоор хийсэн байдаг. Би энэ аялал бас хамт явж байсан. Миний хамгийн бас анхны аялал байсан. Тэгэхээр энэ аяллынхаа дурсамжаас хуваалцаж яг яаж явж ив, юу нь хамгийн гоё вэ? Тэ ер нь тэгэл ингээл аяллынхаа талаар. Миний хувьд бас анхны аялал мань байсан. Тэгээд 200 г-ийн ангоо нуур нуурын аяллын болцоо зарлагдсан байсан. Тэгээд 200 акцтэй тэдрийгээ бүгдийг ингээд яг ингээд биелүүлээд явсан. Биелүүлээд ингээд анхныхаа аялалд хамрагдаж чадсан юм аа. Тэгээд энэ аяллаар надад юу мэдрэгцэн юм бэ? Маш гоё тийм эерэг хамт олон байсан. Хүмүүс аялал гэхэл ядраад ирдэг. Баг нөхөр тийч чамдаа юм та яваарай тэгээд юу ч мэдэхгүй тэгээд хүмүүс дээр онгой болов гэж бараг. Тэгээд тэмээ тапаас асуудаг. Чамдааны юм та явдаг юм болов яадаг юм бол гэж чаатгчлээ гэсэн чинь тийм байдгүй. Харин ч нөгөө манай энэ эко аялал би эко аялал байдгийг мэдэрсэн. Нэгдүгээр хамгийн их их гоё таалагдсан тийм маш гоё. Тэгээд ганцаа топын тэр аяллаа бүх юм ингээд төгсгөлийн төлөвлөдөг тэр арга нь бас их гоё таалагдсан. Тэгээд хүн болгоноос ер нь гоё суралцсан. Тэгээ намайг нөгөө авар багтай залуухан болохоо нөгөө жамин их хөлөө. Жамин чи найзаа гэж. Тэгэлээс чи надтай танилцаад ирсэн чи бүжээ ихчээ ёо гэж. Уучлаарай. Бүжээ ихчээсэн бэштэй гэд нэг хөвчлөлтэй тэр түүхээ бас хөхөржсэн тэгээд инээжсэн байдیں۔ Тэгээд энэ бас юун дээр бас энэ гоё байгалийн анх би чинь гэрээсээ гарч үзээгүй. Тэгээд энэ Faberlic-тай уулзаад хинтигийн бадан бэрээ ингээд анх удаа дунд говийн цагаан сургыг үзлээ. Хар зүрхний хөхнөр дараа очиж үзсэн. Тэгээ бас ингээд өвөл тэр арга хэмжээнд бас нэг хамрын ийд ороод ирсэн. Арга хэмжээ ингээд дорн говийн хамрын ийд орж үзлээ. Дорнод нутг руугаа очиж үзлээ. Нутгтай ингээд Faberlic-ийн сайхан компани буйнаар ингээд бас мэдээдгүй аялалд ингээд яваад ирсэндээ маш талархалж байна. Сэтгэл өндөр байдаг. Мэдээж энэ дурмнуудыг харах болгонд миний сэтгэл гоё сэрэгдэг. Маш гоё мотивац авдаг. Гоё яадаг. Үнээр хийлэхөө болтгоо. Кул энэ да. За тэгээд одоо би бас гоё аяллаа талаар асуумаар байна. Бүдээ ер нь хэр аялах дуртай вэ? Аялах дуртай байна. Миний бас нэг хобби. Энийг бас хөгжүүлнэ гэж боддог. Хөгжүүлнэ гэж бодож байдаг. За бүжээгээс бас гоё аялал нь хамгийн гол нөгөө үн төлбөргүй байсан шүү дээ. Тэгээ нөгөө цагаан сурганы аялал дээр говь круазера гэдэг нөгөө Монголд байдаг тийм одоо гадаадынхан л ирж амардаг тийм амралтын газар бид нэр нэг өдрийг одоо бараг нэг өдрийнх нь мөнгө 400,000 төгрөг байсан уу? Хэдэн төгрөг байсан. Нөгөө бид нар үн төлбөргүй явсан болохоор яг үнийг нь олоод нарийн сайн мэдгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бараг $200-300 үнэтэй
тэр амралт нүүн төлбөргүй амарсан шүү дээ. Тэгэхээр тэр үед одоо яг ямар мэдрэмж төрж тийм ээ тэр аяллыг одоо үн төлбөргүйгээр дээрэс нь одоо өөр хүнийг юм болцол биелүүлээд явах. Тэгээд эко аялал гэдэг чинь тэгэхээр эко аялал гэхээр одоо манайхаа ойлгохгүй гэж магадгүй. Арх дарсгүй. Тэгээд дээрэс нь одоо ямар нэгэн халаалтгүй, цөмхний юмгүй, халаагүй байсан ч халсан юм шиг бүжгэлж одоо наргиж цэнгэж чаддаг ийм ертөнцийг одоо бий болгож чаддаг. Тэгэхээр аяллаа одоо тэр цаг мөчүүд ямар байв. Тэгээд 13 дугаар зуун дээр бас бид нар бас их дураараа элитийн зоогонд орж исэн тий. Тэгэхээр энэ талаар бас ямар мэдрэмж төрж үрд нь ерөөс анх удаага л явсан юм байна тийм үү? Тий анх удаага явсан. Ер нь нөгөө гоё ясаа одоо яг сандраад хэлэх үгүй яг үнэхээр аялал гэж юм байдгийм бэ? Амьдрал ямар гоё баялаг юм бэ? Ямар агуу юм бэ? Гэт талархаал байсан да. Ганцаа товтоо маш их талархаад ийм сайхан эрэг хамт олонтой ийм хүмүүсээс суралцсан бас аялал гэхээр л тийм байдаг шүү дээ. Хүмүүс нь ядраад ирсэн. Тийм байдаг гэсэн хүмүүс тэгээ ойлгоцсон. Манай нөхрөө гэр бүлийн маань хүртэл тэгээ ойлгоцсон байсан. Тэгэхэд тийм байгаагүй. Тэрнгээрээ онцлог байсан. Тэгээд нүд газар үжиж нүд тайлж өөрийгөө нээж аяллаас бас ингээд аялын маш гоё мэдрэмжийг авсан да. Талархаж байна. Талархаж явдгаа тийм. Тэр үнэхээр нэрэл тэр бодлыг биелүүлээд үнэхээр үн цэнтэй аялал байсан. Өнгөөч гэсэн миний хувьд маш том амьдралын минь нэгэн орон зай үн цэнийг бүтээсэн ийм том маш гоё аялал байсан. Аяллууд байсан. Олон хүмүүс байсан. За тэгээ хөгжил төлбөрийн талаар бас ярихгүй байж чадахгүй. Ер нь манай зочдод дандаа нөгөө хөгжил төлбөрүүдэд оролцож исэн, суралцж исэн тийм хүмүүс дандаа таарад идэг. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас манай хөгжил төлбөрийн дид коуч хийж исэн маш гайхамшигтай удирдагч бүжинлэн маань оролцож байна. Тэгэхээр хөгжүүлэлт одоо 1-ээс 17 хүртэл явсан шүү дээ. Тэгэхээр яг айл хөтөлбөрүүдэд нь анх орж исэн. Тэгээ яг аль хөтөлбөрөөс нь ахуулаад нөгөө дид коучийн ажил хийсэн. Дид коучийн ажил хийх зүгээр оролцогч байх хоёрын хооронд ямар ялгаа байдгүй те. Мөн хөгжүүлэлт хөтөлбөрөөс үг олж өөртөө суулгаж мэдэж авч исэн бэ. Тэр одоо дурсамжаасаа хуваалцаач. За ойлголоо. За баярлалаа. 9 хөгжүүлэлт хөтөлбөрт бол анх 9-оос нь ихэж орж исэн. 30,000 төгрөгийн төлбөртэй байлаа. Тэгээд 9-т анх ороод эхлээд ингээд явж ирсэн. Тэгээд хүнээр нөгөө дуудахгүй өөрөө л өглөө өртөг ороод ирчдэг байсан л да. Онлайн зүүм ягаал заримдаа бас нөгөө юу мэдгүй юм асуудаг байсан. Тэгээд 10-аас эхлээд хөгжүүлэлт 10 дээр болохоор дэд гүүч гэсэн саналыг ганцаа захирал руугаа тавьсан. Топ маш сайхан. Өөрөө шууд ирсэн юм уу та? Тэг би өөрөө чат хийсэн. Ямар зоригтой. Ямар ундаг юм бэ? Үнэхээр топ гэсэн намайг хөрхнөө ингээ хүн ингээд нэг өглөө ингээд даалгавар хийлээ өглөө бас өглөө 3 гэж ингээд яадаг. Дэд гүүч хийж бас нэг бас үгээд нэг зогсгонд ордсон байсан билүү яалаа тухайн үед сургалтын үед нэг сонсцсон байсан. Тэгэл ганцаа топ руу чат хийл. Заа ингээд нэг мэдээл би ингээд дэд гүүч хийх хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэгэл дэд гүүчээ шууд 9-төө ингээд өөрөө зүгээр явчаад 10-аас эхлээд дэд гүүч хийсэн. Вау, ямар мундаг юм бэ? Би анх удаага юм түүх сонсож байна. Яг тэгвэл ихэнх хүмүүст ахлах коучнэр харж агаад за энийг дараагийн одоо хөгжүүлэлт төлбөрт одоо дэд коучор тавих хүсэж байна гэж одоо баг урилга явуулдаг бол та бол одоо шууд өөрөө л би чаднаа гэж тэгсэн юм шүү дээ. Тэгсэн ястаа нэг хийсэн шиг нэрээ. Тэгэж нэг зориг байна. Тэгээд тэрнээс хойш мэдгүй. Юу ч хийдэг болсон. Тэгээд багийнхаа танилцуултын багт хүмүүстэйгээ яаж ажиллах вэ? Энэ тэрний ингэж ялгалгүй бусад тэгэхээр одоо ч гэсэн ингээд тухайн үед явагдчихсэн тэр процесс нь бодогдохоор ингээд сэтгэлд ингээд огшиж байна. Тэгээд яг хөгжүүлэлт хөтөлбөрийн яг аль булна нь аль хэсэг нь танд одоо ингээд хамгийн гоё санагддаг вэ?
Аль ер нь бол хамгийн анхных л хөгжилтэй байсан. Бас нэг юмаа мэдэхгүй, учир начраа мэдэхгүй эмгэгцээ гэж юм. Тэгээд би хөгжүүлэлт хөтөлбөрт номоо яг цаг тухайд нь оруулж чадахгүй. Ном уншиж чаддаггүй нөхөр байсан бэ. Тэгээд гоё эмгэгцээ тархины эмгэгцээ зурсан. Тэгээд хөгжүүлэлт хөтөлбөр анх нөгөө учраа олохгүй баахан энэ тэндээс газар үний өдрийн тэмдэглэл шиг бичдэг байсан бол сүүл рүүгээ арай саадлаад тэгээ нөгөө долоон дадал гэдэг шүү дээ. Тэр дадал мад хичээлүүдээ ингээд нөгөө хөгжүүлэлт болгон дээр ингээд улам сайжруулаад олж хараагүй юмудаа олж хараад ингээд яваад байт юм билээ. Тэгэхээр энэ хөтөлбөр маш гоё хөтөлбөр байдаг. Тэгээ хүнийг уншиж сургадаг, өглөө босгоод сургадаг. Ер нь бол ер нь энэ их хөтөлбөр ер нь гоё. Маш гоё. Намайг бол хүн болгосон хөгжүүлсэн хөтөлбөр дөө ер нь. Үнэхээр хөгжүүлэлт 9-өөс хойш тасралтгүй 17 хүртэл сууч чадсан супер байгаахгүй. Тэгэхээр тууштай хөтөлбөр болгон өөр өнгө аястай хөтөлбөр болгон ерөөс дахин давтагдсан тийм хөтөлбөр програмгүй явдаг тийм хөтөлбөрүүд байдаг. Тэгээд хөгжүүлэлт эхлэхээр нэг их ажилтай болдог, их завгүй болдог, их шахуу болдог. Бүгдөө яаруу сандруу болдог шүү дээ, тийм. Ер нь хэдүүлээ. Тийм шүү. Тэгээд юу яадаг шүү дээ. Ер нь заавал нөгөө цагтаа уралдаад сурчин, цаг баримтал сурчин их гоё шүү. Бидний яаруу сандруу завгүй байдаг ч гэсэн яг цагийг бүр бүтээлтэй өнгөрөөдөг. Тэр цагийн менежмент гэдгийг барай сурчвал зүгээр юм билээ. гэж санагцсан. Тэндээс тийм юм ааж үзсэн. Маш гоё хөгжиж чадсан ийм лидер маань байгаа. За тэгээд энэ зурган дээр одоо яг аюу хийж байгаа юм бэ? Хаана явж байгаа юм бэ? Энэ нөгөө 7 сарын 1-ний арга хэмжээний зураг ба штэ. Сайхан. Нөгөө миний лидер Оюнгөр лагшин маань охин ирээдүйн лидер Ичин хорлоо. Тэгээ төмөн цэцэг мэдээж хайртай спонсор төмөн цэцэг захал маань. Тэгээ алтан медаль авснаас хойш бид хоёрыг тоосонгүйгээл манай хоёр маань тэгээд бид хоёрыг тоох бидээсээ нэг зураг авахлаад ах л да гээл гуугаад ингээд бид өөрөө ингээд зураг авахлахгүй. Би ч тоохгүй яхад юу ах вэ? Зураг авахлах нөхцөл байдал нь бүрдэж өгөхгүй яваад байсан. Тэгээд бид гур маань ингээд нэг гоё дурсгатын зураг татуулж ирсэн юм аа. Тэгээд энэ зурган дээр бүгдээрээ ингээд Монгол дээлтэй ингээд од сүрэн тавтайгаа бүгдээр авахсан байдаг. Тэгэхээр бүжээ ер нь амьдрал дээр одоо за Faberlic компани ажиллахаас өмнө ер нь хэрэг зураг даруулдаг байсан. Хэрэг ганган хувцалдаг байсан. Хэрэг одоо арга хэмжээнд одоо өөрийгөө бэлтгэдэг байсан юм бэ ер нь. Өөрийнхөө өмнөх төрхийг яриул. Өмнө нь би өөрийгөө гээцэн эмэгтэй байсан. Оюун дээр агшин хэлдгээр эмэгтэй хүн өөрийгөө гэвэл бусдад гээгний өөрийгөө хайцсан. Гэр бүлийнхаа төлөө энийхээ төлөө тэрийн миний өөрийгөө хайцсан. За гэрт байдаг хүн за намаа ингэ харах үү гэсэн өнцгөөс хувцалдаг. Тэгэл нэг биеийн тамирын би дэвтэйхэл хувц биеийн тамирын өмнө цамц юм уу өмнө цамц өмсгдөг. Тэгэл жирийн л нэг тийм хөтлөлтөй явдаг байсан. Тэгээд Faberlic компанитай уулзраад би арга хэмжээ ямар нэгэн юм болоход өөрийгөө ингэж гоо сайхны гошлогчгүй хүн байсан шүү дээ. Тэгэхэд ингээд гоо сайхны гошлогтойж олсон одоо тийм тодорхой хэмжээгээс өөрийгөө ингээд нүрээ бодцдаг 150,000 үнэ. Юу хамгийн хямдхан кремийг хардаг ус 12,000 гэхээр арай үнэтэй байна гэж нөгөө ногоон цайтай нөгөө Deprosin кремийг л тэгж хараад байдаг байсан бол одоо тэгээ ингээд 88,000 эсэлийн юм пошин дүрхчин baby face 102,000 төгрөгийн крем дүрхчин гэдэг чинь өнөөдөр аль жаргал өөрөө анхаардаг болсон байна. Чи бахархал ахгүй амжилт авахгүй маш гоё төлөвлөлттэй байдаг. Эндээ их баярлж явдаг. Үнэхээр гоё баяр хүргье. Үнэхээр эмэгтэйчүүдээс өөрийгөө бас хайрлаж сурах хэрэгтэй байдаг. Бид нар өөрийгөө хайрлахгүй бол хинч бид нарыг хайрлахгүй. Тэгээ нэг өөртөө гээгдчих юм бол бусдад гээгдэн гэдэг үгчээс яг үнэн үг юм байна те. Оюун дээр дээр байдаг чинь хайрлагцсан эмэгтэйгийн сургалтаараас хайрлагцсан эмэгтэйгийн сургалт ондоо сургалтын сууж байсан. Оюун дээр багшийнхаа суудаг тэднийхээ номыг уншдаг. За энэ зурган дээр одоо бид хэд гоё аял 7 сарын 1-ний аялгаа явж байгаа зураг байна.
Тэгээ энд нөгөө Маш ингээд гоё. дараа нийлүүлээд Мм. гоё явуулсан зураг байна л да. Тэгээ энэ зургийг Мм. харахад ер нь яг ямар мэдрэмж төрж гин те. Баг хамт олон гэдэг ямар хэв нэгдэлтэй байх ёстой вэ гэдгийг бас харуулж байгаа. Тэгэхээр хүмүүст ер нь багаар ажиллая гэж багаар ажиллаж чаддаг хүн аавна гэл сүүлийн үед чинь тэгдэг болсон юм шүү дээ. Таны хувьд одоо багаар ажиллах гэдэг нь яг юу гэж ойлгодог юм бэ? Одоо бизнес хийж байгаа бүх хүмүүс л багаар ажиллаа сурчих юмсан л гэж боддог шүү дээ, тий. Би миний хувьд бол би гэдгээс илүү бид гэдэг тий. Багаар ажиллах гэхээр бусдынхаа санаа бодлыг сонсдог. Ганцхан өөрийгөө гэхгүйгээр бүхэл энэ жишээ нь манай багт байгаа бүх хүнийхээ асуудлыг ярилцаж шийдэж ингэж хамтдаа хүчээ нэгтгэл эвтэй байв хүчтэй гэдэг шиг эв чадгаа бог барна гэдэг шиг цуг авсан барснаас цуглаж суусан шаазгаа дээр гэдэг шиг тэр өвнүүдийн ингэж хэлмээр баг гэдэг бол тийм л байх хэвээр дотроо тэгээд нөгөө баг дотор янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Харин тэр хүмүүсийг яаж зөв чиглүүлж хин хэнийг хүндэтгэлтэй сонсоод өөрийгөө хайрлаад мэдээж яаж байгаа хүмүүс чинь өөрийгөө хүнддэхээс хүнддэг хүмүүс чинь бусдыг бас хүндэлдэг болчихдээ. Тийм бол баг бүтэц гэхээр бүгд нэг хэлтэй нэг зорилгоор нэгэн замаар алхаж байгаа хүмүүсийг хэлэх. Тэгэхээр супер тодорхойлтуудыг, супер гаргалгаануудыг хэлж байна. Тэгэхээр энэ дээр бас яг айдсаа даван туулсан цаг мөч байсан баг. Ер нь хамгийн их айдаг юм нь яг юу байсан? Өндрөөс айдаг уу? Өндрөөс айдаг. Өндөр рүү гараад ирэх нь өндөр рүү гарахаар ингээ нуруугаар хүүтэн өссөн гэдэг шүү дээ. Өндрөөс маш айдаг тий. Өндрөөс тийм байсан. Тэгээ нөгөө zip line-аар явсан шүү дээ. Одоо яг энэ дүүжингүүрээр явхад яг ямар мэдрэмж төрж исэн. Тэгээ нэг өөрийгөө нэг айцаа даван туусны дараа яг ямар мэдрэмж байд юм бэ? Зөндөө хайж байгаа хүмүүс идэв шүү дээ. Ямар нэгэн шинэ зүйл хийхээсээ айдаг, бизнес хийхээсээ айдаг. Одоо бүтээгдэхүүн танилцуулахаасаа ч юм уу эсвэл бизнесээ танилцуулахаар хэн намайг юу гэж хэлэх бол тэгээ намайг одоо нэг худалдаачин гэж болов, наймаачин гэж болов, намайг одоо энийг бараа зараад явж ийн гэж хэлчих болов, эсвэл намайг одоо нэг сүлжээний бизнес хийгээд байна гэж хэлчих болов гэд айж ичиж санаа зовдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь айдсыг хэрхэн яаж даван туулах хэрэгтэй юм бэ? Тэр туршлагаасаа гоё хуваалцаж. За баярлалаа. Миний хувьд бол өндрөөс л айдаг. Би тухайн үед дүүжингүүрээр гарч байхад доошоо хараад нэг жоохон эвгүй болсон. Тэгээд ингээл дээшээ хараад би уусан Монгол орноо харсан шүү. Байгалийн тэр гой зүйлүүдийг харсан чинь шууд зүгээр хөлмөөнд зүгээр өөрөө ирэхгүй л урагшаа. Тархинд дах сэтгэлгээгээ л өөрчилчих юм бол зүгээр хөл бол урагшаа зүгээр даваал гарсан. Яваад өөрөөрөө бол. Тэгээд айдас гэхээс хүмүүс тэгэж айдаг. Би хүн таалагдах гэж амьдэрдгүй. Би өөрийнхөө л амьдэрдэх таад. Би өнөөдөр ямар худлаа ярьж хулгай хийгээгүй шүү дээ. Уурж ажил хийгээгүй шүү дээ. Би өнөөдөр зарах хүнд ингэж ийм ажил хийж яваа гэдгийг хизээч би ичдэггүй. Энэ ичих ажилч биш. Би бол тэр талыг бол санал нийлдэггүй. Айдгүй. Айх юм байхгүй ч чи ичих зүйл биш байхгүй юу? Ичих ёстой зүйл юу гэдгүү тэр зүйлээсээ л ичнэх хүсвэж. Тэр үсттэй ямар. Чи гоё ажил штэ хүнд эрүүл мэнд гоо сайхны гоё. Өнөөдөр намайг сүлжээчин эргүүлийнхэн маань яг би ингээ хар орон дээр бараа борлуулалт хийгээ явж байгаа хоёр дүүтэйгээ таарж ирсэн ахыхаа охинтой хөргөнтэй таараа тэгсэн чинь та юу хийж байгаа юм чинь ажиллаа хийгээл явж ийн гэл тэгсэн бараагаа орсон одоо бараагаа орсон тэгээд нөхөр нь чи бүжээгчээс нэг ч гэсэн юм аваач гэд тэгээ надад нэг стрэ авсан байх жишээ нь байсан би хизээч ичдэггүй ямарваа нэгэн зөв зүйл ялангуяа зөв шудрах зүйлүүдээр маш өөртөө шийдэмгий өөртөө ихтэй би энэ зүйлийнхаа тал дээр бац зогсож чаддаг. Тиймээс би нөгөө шудраг зантай учраас хуульч мэрэгчлээ бас хуульч мэрэгчлийг байгаа. Ямар гоё юм бэ? Бас эрхцүүч мэрэгчлээ буюу хуульч юм биш үү? Тэгэхээр маш олон хүмүүст бол маш гоё мотивац өглөө. Олон хүмүүс одоо орлогогүй хэцүү
болохгүй байна, бүтэхгүй байна гэдээ ярьж байхад фабрикийн бизнесийг хийж байгаа хүмүүс бол болж байна, бүтэж байна, болгон те бүтээн яагаад болохгүй байгаа ингээд хоорондоо ярилцчихээд тэгэхээр эн чинь л бол одоо жинхэнэ маш гоё бизнесийн орчин юм да. Дээрээс нь сэтгэлгээгээ өөрчлөн гэдэг бол үнэхээр энэ том асуудал байт юм байна гэдгийг бол бүжээ захирлынхаа ярианаас, бүжээгийнхаа хөрхөн санаануудаас ойлгож авч байна. За тэгэхээр нөгөө тууштай байдлын хатан хаан тэгээ өөрөө ч тууштай баг командын ч өмнө тууштай 100 оног тасралтгүй 27 удаа ингээд хийсэн хүндээ баяр хүргэж постэр бэлдсэн байна л да. Тэгэхээр фабрик компани яг одоо 100 оноо гэж яг юу байдгийг те яг ямар утга илэрхийлдэг вэ? Ер нь 100 оног юу гэж хардаг вэ? 100 оног уу? 100 Аа. оног бол одоо ер нь бол зүгээр л хүний хэрэглээ шүү дээ. Энэ чинь бол зүгээр хэрэглээгээ л авчдаг. Тэгээд 100 оног бол ер нь өөртөө ашигтай эко худалдан авалт хийх бизнесийн маань анхны боломж гэж хардаг. Миний ээж өөрөө 100 оноогоо шууд хийгээ суртсан байх хэрэгтэй байхгүй. Бизнес ихчл байгаа бол энэ чинь зарим хүмүүс чинь 100 оноо ихсэн нөгөө ялааны давсаг гэдэг шиг ингээд хэлсэн шүү дээ. Ялтай юм шиг л нэг 50 100 оноогоо нэг хийхээстэй гэсэн байдлаар биш. Өөр энийг би хийх хэрэгтэй. Энэ бол миний л ажил. Өөр хэний ч ажил биш. Энийг би 100 оноог бол заавал хийж чаддаг тийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хүн унаа босно. Энэ амьдралд бол асуудал дуусахгүй шүү дээ. Асуудлыг хэмжээ эсрэгээр нь зохицуул амьдралыг баян байлгах тийм арга суралцсангаа би энэ ажлаа хийдэг байхгүй. Тэгхийн гарт эсрэгээр нь намайг одоо нөгөө доош нь одоо нэг янз янзын үгээр ярих тусам гэдэг. Эсрэгээр би шууд би чадна. Чи юучгүй ээжэж бараг ингээл нэг л их баян хүн яваад ах юм. Бараг тийм бэжж. Нэг хэлсэн үг санаас гардгүй маяраас надад нэг л их баян хүн өөрөө өстө юучгүй шалдангүй ээжэж юмсууд гарах хувцч байж байгаа. Надад хэлсэн маа. Тэгэл нөхөр маань надад бас зөвлөдөг, бас намайг зэмлдэг, загнадаг болохгүй маань хэлдэгтэй хань маань. Ихэн гарт би тэрний эсрэг миний айны хэлж байгаа нь надад өргөд урам болдог. Би бүрээ тэрийг эсрэгээр нь ингээ гоёор ашигладаг гэхэд би надад урам ингээд уурлаад гарахт нь гэдэг баг. Урам хайрлаа, хандаа баярлаа гэж хэл. Чад гэдэг юм мессеж чи явуулчихдаг. Нөгөө уурлах би ч уурлах хэрэгтэй гэдэг уулна бол. Намайг чи инглээ ингээл одоо зүгээр харгал юу болно хэвчээ те. Гол юм болж тэ ер нь бол тэг чин би тэгж асуудлыг хөндлөхийг хүсдэггүй. Хүүхдүүдтэй хэлж. Тийм хүүхэд эцэг их зүг бол хүүхдүүд байдаг гэдэг үгнээс өөрийгөө бас хүүхдийн хүмүүжлийн эрг араас сургалтандаа суудаг бас гэр бүлийн бас тийм сургалтуудад бас хамрагдаж суудаг. Өөрийгөө ер нь аль болох завгүй байлгаад хөгжүүлдэг. Албан эрэг хөтөлбөрт нарийн бичгийн ангид суугаад сая төгсөөд 8 сар төгсөн сая 8 сар ямар гоё баяр хүргэе. Ажилд орсон. Вау, ямар гоё. Энэ 7 хоногт ингээд ажиллаад сая 2 дахь өдрөөс эхлээд орсон. Тэгээд ажилд орсон юу болсон? 10-аас 4 цагийн хооронд гэсэн хүүхдээ зөөх нөхцөлийн минь бас хангаж өгсөн. Энэ гоё ажил бас надад санал болохоор би хийж байгаа. Ямар гоё юм бэ. Сургалтуудад суугаад яваад байсны үр шим бас ингээд хөөрхөн бас хүнд өр өгөөж өгд юм байна. Тэгээд 8 сард бас албан эрэг хөтөл компьютерийн сургууль компьютерийнхаа мэдлэгийг сайжруулъя гэдэг суугаад ингээд бас явсан чинь ингээд өөрт хэрэгтэй байд юм байна. Ямар гоё юм баяр хүргье. Баярлаа. За тэгэхээр одоо бид нар бүгдээрээ мөрөөдөлтэй, хүсэлтэй тий фабрикийн бизнесийг хийх үед ерөөсөө хүн ерөөсөө мөрөөдөж чаддаг, хүсэж чаддаг, төсөөлж чаддаг, авч чаддаг, хүрч чаддаг. Тэгэхээр өмнө нь хэрэг мөрөөддөг байсан бэ? Яагаад ер нь одоо мөрөөдлийн альбом хийдэг болсон бэ? Мөрөөдлийн альбом дээрээс одоо биелжсэн тохиолдлуудаас яг биелдэм байлээ манайхаа ингээд одоо хэлчмээр тий. Тим зүйл одоо яг юу байна вэ? Тэр талаараа ярьж өгөөч. За. Энэ пострийг нэрээ би миний алсын хараа зорилго бидний энэ ганзээ топын
одоо 10 багц нарын баг хамаадаг байхгүй юу? Дэлхийн дайцсан байгаагаар тэгээд энэ нөгөө гадаадын тэгээд энэ угаасаа дижитал онлайн орчин шүү дээ. Энэ ингээд ийм бүр ингээд хөгжсөн энэ дижитал онлайн орчин дээр ингээд бүр ингээд ийм дээр нь гараа зогсчихсон юм. Тэгээд ингээд багтаа Кобосын аялын боловсролд оролцсон гэсэн ийшээ 308 Монгол явахаар болсон гэж хийжсэн байна. Энэ болохоор бидний нөгөө паблик хотхон тэрийн Вау. юугаар явуулдаг бүхэл зүйлээ явуулдаг ингээд паблик хотхон бүр хаавс ингээд бүр тансгаар төсөөсөн байд мөрөөдөл ингэж анх бол мөрөөдөж чаддгүй байсан. Яг мөрөөдлөө дотроо бодоол яадаг гэсэн. Яг ингээд төсөөдөөд ингэж гаргаж зургийг ингээд зургжуулаад ингээд бүр бодож чаддаг болно. Энэ бол паблик компани буюу хөгжүүлэлт хөтөлбөрийн л ач тус байх юм гэж хэлсэн. За энэ дэр бас одоо миний мөрөдөл бизнес маш их талархалтай байна гэсэн байна. Тэгээ Бээжин, Манжуур Бээжин Кубын аяллаа болцол бас байрны дэлгүүрээ гардан авлаа гэж тэгээд бичсэн байна. Тэгэхээр энэ дээрээс бас аялалд явж чадсан тий аялын ялагч бас болж чадсан биз дээ тий. Би энийг харин нөгөө тухайн үед биччихсэн, мөрөөдчихсэн. Тэгээд зорилгондоо арай хүрээгүй. Гэхдээ энэ мөрөөдөл байсан билээ шүү дээ. Тий бичигдсэн дээрээ биелсэн байсан. Миний нөгөө хамгийн анхны мөрөөдлийн альбом юу ийм зурган дээр мөрөөдлийн альбом хийсэн байсан чинь бүр нөрийн аялын боловсрол биелэгдсэн байсан шүү. Тий тэгэхээр чинь биелсэн байсан болохгүй. Зүгээр эхлээд зураг оруулсан байсан бол дараа нь ингээд нэрэл аяллаа зураг маань бодтойроо ороод ирж байгаа. Тэгээд энэ нэрэн оролцоогоо мэдээж бас байнга гэрт амьдраад амиргүй байна. Энэ чинь бас байранд удаахан хүүхдүүдээ бас ад жаргалтай байлгахыг хүсдэг. Нэрэн байрны дэлгүүрээ гардаа авлаа гэж Бадмараг захирал цолонд хүрнэ гэсэн мөрөөдөлтэй зорилготой байдаг явдаг минийгээ дандаа ингээд бэлэгддэг. Ямар гоё. За тэгэхээр одоо бүжээ маань фабрик брендийн бүтээгдэхүүнүүдээс яг өдөр тутамдаа цөмгөн дотроо байнгын аваад явж идэг. За энэ бүтээгдэхүүнгүй бол одоо би ерөөсөө нэг амьдрч чаддгүй маа гэдэг юм уу тийм бүтээгдэхүүнүүд яг юу байна вэ? Бас одоо өмссөн байгаа цамц нь бас фабрик брендийн цамц байх шүү. Фабрик брендийн цамц маань байгаа. Зориуд ингэж өмссөн бас нэг улаан өргөн цамц маань байгаа. Одоо сарын яг ямар гоё дулаахан цамц олоод өмссөн бэ гэдэг. Таавар хэлбэртэй тэр цамц чинь фабрикийнх. Тэгээ фабрикаас бас нөгөө тэрхүү өмсөж байгаа тэрхүү маань бас фабрикийнх. Тэгээд мак байгаа бас фабрикийнх. Фабрикийн хамнууд ер нь өөртөө ингээд аваад өмсөөд нөхөртөө бас гутлаавч өгсөн тал. Оо за. Харгой. Юмнуудын дээр охиндоо нэг юпг авч ивжсэн 5 настай охиндоо. Тэгээд миний цүнхэнд бол за нэгдүгээрт бол байнгын энэ пүүшин гоо сайхны юмнууд маань бүгд явдаг. Тэгээд салбитыг бол байнга авч явдаг. Салбитын дээр эмэгтэйчүүдийн салбит. Тэгээд дэвтэр. Дэвтэр ном бол байнга явна. Техник бас энэ физикл мэдээж манай фабрик маань каталог байнга явна. Каталог хаана тэг бараа бүтээгдэхүүнүүдээс ингээд одоо спрейгээ ингээд спрейг авч одоо гарын тос ингээд одоо тухайн үйлчлүүлэгч одоо хүнтэй уулзахаараа шууд ингээд танилцуулдаг гарын тослоод өгч юм. Дандаа энгийн наадахын эхлээд өөрөө л төрүүлж тэр хүнээс эхэлж та хүүхдүүгээд танилцуулга хийгээд ингээд явцдаг байгаа. Тэгээд тэр гошлог бол дискаунтыг дүүрэн юм байгаа. Хүүхдийн шөнийн овооч байна. Шөнийн овоо гэсэн өдрийн овооны шүү. За тэгээ эмчилгээнийхээ овоог 7 хоногт 2 удаа байрлалаарай гэдэг. Тэгээ сойц нар болохоор бүгд юу болсон. Фабрик сойц нар болсон байгаа хүүхдүүдтэй ч тийм. Фабрик брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд яг ямар үр дүн гарч ирсэн бэ? Одоо цагаар игээдэг одоо аян маань 68 хоног дээр явж ирсэн. Тэгэхээр карбоксыг бол маш сайн хэрэглэдэг юм байна гэж би ойлгосон.
За мөн дээрээс нь одоо ингээд бүтээгдэхүүнүүдийг гоё өрөө тавьсан, эдгээрийг би өнөөдөр ашигласан шүү гэдээ ингээд гоё баталгаажуулсан байсан. Тэгэхээр энэ дундаас хамгийн гоё одоо хэрэглэх төвчтэй 3 бүтээгдэхүүнийг нэрлэвэл тэ магадгүй ийм хүмүүс байх юм бол энийг авч хэрэглээрэй ч гэдэг юм уу. Тийм зөвлөмжийг өгөөч. Мэдээж хүчил төрөгчийн домог юу маань Global Oxygen нөгөө 5806 маань байлзаа хүчил төрөгчийн байлзаа маань. За энэ гялалзуулагч маск дэх дуртай. Гялалзуулагч маск. Тэгээ эсэлийн гуйжуулагч маань их гоё. 0270 энэ тооник бас их гоё. Тооник байна. Энэ ам зайлагч дуртай. Би бас ам зайлагч гаргурсыгаа бол байн харгалдаг. Тэгээ би улаан атартай бүдүүн харган тийм охин байсан багада. Дондгор тэгээ уулаа атартай тэгээ нэгдүгээр курсын оюутан байхад 3 дугаар курсын ахна нөгөө улаан атартай нөгөө өдөөний хор охин чинь байна уу гээл намайг ичээгээл би бараг л ширээн доогоор орхон холбол ичээ тийм хүүхд идэг байсан. Би 4 дугаар курсээ төгсөн төгслөө би боддгоо байсан. Ерөөсө бодож мэдгүй. Оюутан багтааш тэр боддгоо байсан. Тэгээд улаан атартай хүүхд идэг байсан. Тэгээд одоо улаан атартай ерөөсө харагдахгүй байна та. Улаан атартай би чи одоо нүрээ цэвэрлсэн байгаа юм. Тийм хүүхд. Одоо маш гоё цаацаа харагдчихэв. Тэгээ Пабрлик компанитайгаа уулзраад энэ сайхан гоо сайхныхын бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд ингээд хөмсөг ургуулагч бас их зүгээр юм билээ. Хөмсөг ургуулагч, согнол ургуулагчийг хэрэглэдэг энэ дээр байгаа. Тэгээ тэр бүгд миний хэрэглэдэг. Гарын тос хэрэглэхгүй бол ерөөсөө болохоо байсан лээ. Би бас машин угаалгаад 7-8 жил ажиллаж байсан. Оюутан байхасаа эхлээд аав ээжээсээ мөнгө харахгүй тулд хүүхдүүд чинь зуныхаа амлалтаар ажил хийдэг байсан шүү дээ. Тэгээ аав угаалгаад ажилладаг байхдаа гар их хэвдэрт юм билээ. Гарнаасаа ичдэг байсан. Тэгээ танилцахаас гарнаасаа ичдэг байсан бол одоо миний гар маш гоё нэг тижэл өгдөг ийм гарынхаа тосыг хэрэглэжтэй. Гарын тос манд Пабрлик компани гарын тосууд яг ингээд жимсээрээ тижэл өгдөг маш гоё штеп. BT капегийн гарын тоснуудад нэг дуртай. Маш миний хайртай бүтээгдэхүүн болсон байгаа. Тэгээ Пабрлик брендийн бүтээгдэхүүнийг ашиглаад одоо хүүхдийнхаа бас хүүхэд нь бас нөгөө түлэгдэжсэн шүү дээ тий. Тэгээ түлэгдэлтийг бас эмчилж ийсэн. Тэгэхээр тэр түүгээс хуваалцаач. Яа охиныхоо энэ мөр хүзүүг нь хүлээд нэрээ яас балцаа маань ингээд тухайн үед балцаа маань дүүрсэн. Хайчлаад байдаг. Тэгээ маргааш нь байхад 3 балцаа морсон. Эхний балцаанууд өрхөд одоо сорин маш гоё идэгцэн байгаа. Одоо харин цагаарч цав цагаан лээ. Яг тэр хэсэг цаа би ямар ч зүгээр идэгч бахан. Идэгч юм билээ. Балцаа үнэхээр сайн юм билээ. Түлэгдэлт болно шархан. Тэгээд хомхоод болон. Тэгээд хүн амттай хуруу гараа эсгэсэн хүн ба манад байх юм. Манад нэг махаж жагаад нэг хадам дүү гараа эсгэцэхгүй. Тэгэхээр балцаа гэж өгөө цусын тогтоогоо. Тэгээд балцаамаар интелнет реактор хорсдtiin нэг зүгээр энэ тэгээд зүгээр болчихдог. Тэгээд балцаа мөрөх гэж өгөө. Охины бас нөгөө хүүхдүүдийн заримдаа нөгөө юу шархмархан юу ачдаг шүү дээ. Шээсэндээ түлэгдээд хорсож ийн гэж тэгэхээр би балцаамаа төрчих. Түлэгдэлт тэгээ одоо би янз энд гарсан шарх жоохон майдчаал тэр ээж энэ дээр балцаам төрхөдөг гэл хүүхдүүд төрчих. Хүүхдүүд хүртэл өөрсдөө маш соёлтой тэгээд байлтаа болчихсон юм билээ. Энэ миний аа, энэ чиний аа, энэ чиний сойд, энэ зулаагийн хэн минийх гэл 3 настай хүүхд маань хүртэл нөгөө нэг юугаа аага бариад ирнэ өөрөө. Тэгээ орой шөнийхөө аагаар бас Nokia-ны ягаан 2208 Nokia-ха жимс нэрсний жимстэй тий. Тэрийг ингээд танилцуулаад байгаа юм чи надаа. Энэ яг шөний гой унтуулж амраадаг оо гэд манай 5 настай хүүхд шөнийхөө тэгээ ярьж байгаа юм чи хөөрхөн. Тэгээ намайг лайв хийхээр надад туслана тэр хоёр чинь өөртөөхөө өмнөдийг тавьчаад хажууд ирээ танилцуулаад тийм өөр болчт юм билээ. Өглөө босдог дадалтай болчт юм. Хүүхдүүдээ би 9-хэд унтуулдаг. 9 цагаар унтуулж. Өөрөө ч гэсэн ер нь удаад өглөө эрт босдог. Дадлыг суулгаж байгаа учраас өөрөө хэлж зүг байж хүүхдүүд нь зүг байна гэдэг. Үнэхээр одоо супер юм аа. Яриаг нь бүр ингэ сонсоод баймаар намуухан зөөлхөн мөртлөөсөө маш гоё ярилцдаг, чамдаа маш их талархлаа. Тэгэхээр
ажил бизнес хийж байгаа хүн одоо яг ямар зарчим баримтлагын тий цаашдаа одоо яг бадмаараг захирал гэдэг чинь тэгэхээр бадмаараг захирал гэдэг хүнийг одоо яг ямар хүмүүс байх ёстой байдаг вэ тий хэдэн захирал төрүүлэх ёстой байдаг вэ хэдэн захирал одоо лидерийг бэлтгэх ёстой байдаг уу бид хоёрын лайв анх үзэж байгаа хүмүүс магадгүй байж магадгүй тий тэгээд юунд одоо бахархаж талархаж явдаггүй тэр одоо үнэт зүйлүүдээс хуваалцаач. За миний хувьд мэдээж энэ сайхан Монгол орнд төрснөөрөө бахархаж явдаг. Намайг нарт хорвоод хүн болж төрсөн хувь заяандаа талархдаг. Намайг төрүүлж өсгсөн ээжээ аавдаа талархдаг. Надад заяасан хөөрхөн гурван өрстэй талархдаг. Нэг насны минь төсөв дургуур насан туршийн хандаа талархдаг. Найрсаг хөөрхөн ахын дүүстэй талархдаг. Намайг тойрон үрэлсэн аг хамт олондоо талархдаг. Ажлах суралцах нөхцөл боломжийг минь хангаж өгсөн New Public компанидаа талархдаг. Агуу дээд игний болох хайртай спонсортой талархаж явдаг. Вау, ямар гоё юм бэ. Шүлэг шиг л уншиж шүү дээ. Мэдээж миний зарчим бол өөртөө захирлах хотыг суулгах. Захирлах хоттой тууштай байдал. Тууштай зам чанар, чаргуу хөдөлмөр. Тэр бол миний. Тэгээд мэдээж бадмаараг захирал гэдэг цолыг бол яагаад харсан бэ гэвэл мэдээж энэ цол энэ болохоор дөрвөн хүнд тусалж түүнд тэднийхээ амьдралын зандрыг сайжруулсан нар энэ цолонд хүрнэ. Эхний ээлж нь дөрвөн хүнийг ингээд амьдралын чанарыг яг өөрсгөө ингэж хөгжүүлж хүн туслах хүмүүсийг өөрчилж ингэж зорилготой тавьсан байгаа. Тэгээд яг одоо бас санаад байна. Төгсгөөсөн нэр гоё. Огшоод байгаа юм шүү. Ойлгохтэй гэж. Ингээд санаа алдмаар байн ингээд дотроос ингээд бас ингээд гоё санагдаад дотн чамтаа ингээд дотн яриа өгнөс чинь илүү ойлгох нэ. Ярмаас гоё санагдаж байна. Гоё байна. Миний хувьд энэ сайхан ингээд ивенттэй ингээд намайг ийм сайхан арга хэмжээнд ингээд манай охин тэгсэж та зурагтаар гарах юм уу ээжээ гэж тэгсэн. Энэ нэвтрүүлэгт орно айл миний хүүхдүүд унтаарай гэж. Дуу гаргаж болохгүй шүү гэж хэлээлээсэн өнөөдөр ингээд гинти юм болсон. Гинти юм болохоор ингээд бэлдээл ямар ч гэсэн ингээд нэр төрийн хэрэг байлаа урилга тэг өөрийгөө ч бэлдээд ингээд урилга явуулсанд маш их баярлаа. Талархлаа. Үнэхээр их хайхамшигтай байлаа. Тэг ямар гоё юм бэ ингээд одоо ингээд юмд оролцоод ингээд чин сэтгэлээр ингээд ярилцлах байсан чинь үнэхээр сайхан байна. Маш гоё юм огш. Маш бахархалтай байна. Талархлаа. Маш их талархлаа. Би одоо ингээд зочин болгоныгоо урьжаа тэднээс ингээд зургнуудыг аваад бэлтэж явах үедээ бас буцаад өөрийнхөө хийж исэн зүйлийг тэр зочдынхоо ямар зүйлийг хийж амжуулсан юм бэ гэдгийг одоо хардаг байхгүй. Тэгээ бүжээгийн тэр ингээд зургнуудыг хараад би одоо ямар их арга хэмжээнд оролцсон, яасыг суралцсан тий ямар их хөгжсөн юм бэ? Одоо тэгээд үнэхээр одоо захирлын энтэй одоо элитийн сэтгэлгээтэй болцсон ийм бүсгүй байгаад үнэхээр одоо талархаж байна. Тэгээ өнөөдөр надад хайртай цагаа зарцуулж бүтэн нэг цагийн туршид надтай хөөрөлдсөн чамдаа маш их баярлалаа. Тэгээд амьдралд нь нэрвүүлэх, аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн өрөө одоо тэгээд бизнест нь маш их амжилтыг хүсье. Угаасаа бизнес хамтрагч нар учраас байнгын өсөж, дэвжиж, хөгжиж явах болно. Тэгээд маш их талархлаа. Тэгээд өнөөдрийн маань одоо нэвтрүүлэг контент маань ингээд өндөрлж байна. За тэгээд бүжээ маань бас маш их баярлалаа. Тэгээд өөр хэлэхгүй байна уу? За маш их баярлалаа. Тэгээд үнэхээр гоё контент явуулж байгаа чамаараа бас бахархаж байна. Чамаасаа л энэ бүх зүйлийг бас сурсан. Чамаас өөрөөс чинь бас дижитал эрдсийг постэр буюу яаж бэлтгэх үү? Тэгээд видео авлага энэ бүхнийг чамаасаа л сурсан шүү. Тэгээ чамаараа бас бахархаж ингэж хайрлан хөндлөж явдаг шүү. Тэгээ хүнийг
жаргах үгэнд битгий харан байгаарай гэж хэлье. Альва юмд чин сэтгэлээсээ хандаж тууштай байгаарай гэж хэлье да. Тэгээ энэ сайхан контенттой урьж оруулсанд маш их баярлж байна. Талархлаа. Баяртай. Сайхан амраарай.